нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Hexagon. Ингээд дээгүүрээ gentleman, хажуугаараа punk, араараа rock болж байгаа. Ямар лаг юм энэ засалтыг бодож олох бол бас их хэцүү юм байна. Яг уг шалтгаан нь бол зүгээр амьдралын бодис шалтгаантай холбоотой. Тэгээ тэрийг өөрөө жоохон уран сайханчаар найруулаад ингэж байгаа. Яг энүүгээрээ жоохон бууралтаад байгаа байхгүй. Тэгэхээр нинээ панк болгочих. Тэгэл ингээд Танд бараг ганцхан танд л энэ өстэй гой зохих баха. Өөр хүн дээр ихээр төсөөлөгдөхгүй. Би янз янзын ус оролдож үзсэн. Одоо тэгээд энэ дээрээ тогтчихлоо. Хэр бэлдсэн бэ? Шавнарыгаа бас дахиад дагуулад ирсэн ба хамтлагаараа тийм ээ. Нэг хүнээ гээчээд ирсэн. Яагаад тайцсан бэ? Чи маань тэгээд тэр чигтээ ингээд яваад гисэн. Тэгээ уул нэг чинь ингээд баярлаад ингээд уран мордог. Тэгээ эсэргээрээ болсон. Тэгээ одоо хоёулахна. Тэгээ одоо энэ ч нэг хамтлаг байгаа шүү дээ. Тэрний бөмбөрчөнтэй сая ярьцаа. Тэгээд ингээд гуруулаа гаргая гэдэг. Шавтан баяр хүргэмээр байна. Ба шав болоод их сайхан бас гитарыг болгоомоор сайхан хөгжмөж байна. Багш жоохон тархан өнөөдөр нэгдүгээр гитараа хөглөсөнгөө хөггөө сонсож байгаа гитар чинь. Уул нь бол энэ найруулга мэдээчгүй энэ дуу бол бас их гоё найруулсан байна. Дуулах даач бас жоохон зэмэрхүүд үйлчлээ. Тэгээд харамсалтай нь миний хувьд хоёрдугаар шатны шалгуурыг бол авч чадахгүй наа гэж хэлэх байна. Тэнцэнгөө. Жоохон бэлтгэлээ таархан хангасан ганцаасан байх. Тэнийг цаг цаг болоогүй юу? Яасан? Уг нь илүү сайхан бэлтгээд ороод ирэх байх гэж бодсон. Нэгдүгээр шатны дээрээ жоохон хүлээлттэй байсан тийм ээ. Нэгдүгээр шат дуусаад нэг бөмбөрийн хооронд маань орцгоо болоод явцсан. Тэгээд одоо өнөөдөр энэ бүчтэй шууд хийгээд болж байгаа. Тэр үед одоо үе бэлтгэсэн. За, чимбаш өгч юу гэж бодож байна? Тий, хуйгаа хэлсэн шүү дээ. Хөгжмийн найруулгач юм бол яста оёвч. Мөнгө нэмлээ. Тэр гитарын хослол энэ төр бол бас байна. Энэ удаа бол миний хувьд бол тэнцлээ. Тэнцүүлж чадахгүй. За, би энэ ч хараа яста ачин хуваалцах гэсэн ч бүр ачаан дээр ачаан хэмжүү. Яс хэцүү. Энэ хөгжмөж яг хэцүү юм байна. Энэ нэр хийсэн хэцүү юм байна. Би нэг ингэмээр санагдаж байна. Таяр дэштэй нэг боломж олгоод тэгээд боломж олгоё. Тэгээд
Таяр өштэй дахиад нэлээд сайн бэлтэж байгаа. Тэгээд дараа жилийн тэмцээнд нэг дахиад орчих уу. Тэхүү. Тэгээ тийм ээ. Тэгээд энэ удаад бол арай тэнцэж чадсан юм. Өгнө. За ингээл та яг үдэ энэ ч нэрээ их хурц ч гэсэн одоо тэгээд хууль өргөн барьчаад буцаагаар таттгэл юм биш шүү дээ. Гэхдээ тэгээд энэ чинь хүний сэтгэл зүрхээр ингээд цаашаа 3 шатндаа ормоор вэ ингээд үгүйр гэж хэлэхээр үгүй би орно гэд ингээд зогсоод байгаа юм чи би бас энэ сэтгэлийг хүндэтгэж үзэж байна. Тэгээд үгүй гэсэн үгээ буцааж татлаа. Yes. За хоогоош гэж амжилтсан. За сайн битгий шүү. За төмөрч яах маань нэлээд асуудалтай тэнцлээ шавтайгаа. Тэ ер нь бол зөвхөн нэг төвөггүй 2-1-ээр тэнцчих байх гэж бодож исэн чинь бараг эсэргээрээ ирэх шахлаа. Тэгээ миний ерөөсө төрөөчийн шахтанаас ихсүүлээд энэ нэг хөгжмөний асуудал ерөөсө байнга би маш их стрессж жаад нэгдүгээр шатанд орсон. Гэхдээ Yamaha гитараар тоглоод маш дажгүй болсон байна. Тэгээ энэ гитар маш чанаргүй. Тэгээ ямар ч хэлсэн яг номероо бол яг үзүүлсэн. Тэгээ дууны найруулгыг бол яг үнэхээр үнэллээ. Би бол үнэхээр энэ уралдаанд бол дууны найруулга хийх чадвар дээр төшөглөж орж байгаа байхгүй. Он цаг хамтлаг тэргүүтээ оролцогч Төмөржин My Voice наадамд дуулалтаас гадна дуу хөгжмийн найруулгыг амьд хөгжимд хэрхэн шинээр найруулж өөрчлөн тоглож дуулж байгаагаа бидэнд харуулахыг зорж байгаамаа. Дөнгөж саяны дуулалт хувилбар бидний өмнө нь хизээч сонсож байгаагүй шин хамтдаа бүжиглэе байлаа. Сэтгэлд нь асаж байгаа гал урлагийн төлөөгчийн сэтгэлийг нь шүүгчэд мэдэрч дэмжиж байгаач энэ удаагийн дуулалтанд тийм ч сэтгэл хангалуун бос анхаарлын тэмдэгтээ тэнцвүүллээ. Он цаг хамтлаг 3 дугаар шатны шалгаруулалтанд онцгой сайхан дуулалттай ондоо шин найруулга тоглолттой илүү сайн сонголт төлөвлөгөө бэлтгэлтэй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хичээнэ. Тий. Сайн хичээгээрэй. Дууны найруулга бол бэлэн. Одоо ингээд хамтлагаа бүрдүүлэх, тэгээд бэлтгэлээ гүйцэтгэлээ сайжруулах тийм л асуудал. Чимбаш өгч юу гэж бодож байна? Тий, хоёроо хэлсэн шүү дээ. Хөгжмийн найруулгач юм бол яста оёвч. Мөнгө нэмлээ. Тэр гитарын хослол энэ төр бол бас байна. Энэ удаа бол миний хувьд бол тэнцлээ. Дараагийн бас тэнцүүлж чадахгүй. За би энэ хараа яста ачин хуваалцсан биш бүр ачин дээр ачин нэмчүү. Яс хэцүү. Энэ хөгжимч яг хэцүү юм байна. Энэ нэр хэсэг хэцүү юм байна. Би нэг ингэмээр санагдаж байна. Таяр дэштэй нэг боломж олгоод тэгээд боломж олгоё. Тэгээд таяр дэштэй дахиад нэлээд сайн бэлтэж байгаа. Тэгээд дараа жилийн тэмцээнд нэг дахиад орчих уу. Тэхүү. Тэгээ тийм ээ. Энэ удаад бол арай тэнцэж чадсан юм. За шавтан баяр хүргэмээр байна. Ба шав бол их сайхан бас гитарыг үнэхээр сайхан хөгжмөж байна. Багш жоохон тархан өнөөдөр нэгдүгээр гитараа хөглөсөнгөө хөггөө сонсож байгаа гитар чинь. Уул нь бол энэ найруулга дэжгүй энэ дуу бол бас гоё найруулсан байна. Дуулахтаач бас жоохон цэмэрхүү дуулчлаа. Тэгээд харамсалтай нь миний хувьд 2 дугаар шатны шалгуурыг бол давж чадахгүй наа гэж хэлэх байна. Тэнцэнгүй. Жоохон бэлтгэлээ таархан хангасан ганцаас нь байх. Тэний цаг зав болоод юм яасан? Уг нь илүү сайхан бэлтгээд ороод ирэх байх гэж бодсон. Нэгдүгээр шатн дээрээ жоохон хүлээлттэй байсан тийм ээ. Нэгдүгээр шат болсоо нэг бөмбөгийн хооронд орцгоо болж явцсан. Тэгээд одоо өнөөдөр хүчтэй шууд ингэж болж байгаа. Тэр үед бол тавын бэлтгэл хийсэн. Uçke
Ингээд дээгүүрээ gentleman, хажуугаараа punk, араараа rock болж байгаа. Ямар лаг юм бэ? Энэ заслтыг бодож олох бол бас их хэцүү юм байна. Яг уг шалтгаан нь бол зөвхөн амьдралын бодис шалтгаантай холбоотой. Тэгээ тэрийг өөрөө жоохон уран сайханчаар найруулаад ингэж байгаа. Яг энүүгээрээ жоохон бууралтаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг панк болгочих. Тэгэл ингээд Танд бараг ганцхан танд л энэ өстэй гоё зохих баха. Өөр хүн дээр ихээр төсөөлөгдөхгүй. би янз янзын ус оролдож үзсэн. Одоо тэгээд энэ дээрээ тогтчихлоо. Хэр бэлдсэн бэ? Шавнарыгаа бас дахиад дагуулад ирсэн ба хамтлагаараа тийм ээ. Нэг хүнээ гээчээд ирсэн. Яагаад хайцсан бэ? Чи маань тэгээд тэр чигтээ ингээд яваад гисэн. Тэгээ уул нь чинь ингээд баярлаад ингээд уран мордог. Тэгээ эсэргээрээ болсон. Тэгээ одоо хоёулахна. Тэгээ одоо энэ ч нэг хамтлаг байгаа шүү дээ. Тэрний бөмбөрчөнтэй сая ярьцсан. Тэгээд ингээд гуруулаа гаргая гэдэг.